2030 он гэхэд тэр бумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн сан 9% хүргэж, цүлжилт газрын доройтыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг 2021 оноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхлэдэг байгаа лээ. Энэ зорилгот хүрэхийн тулд хүүхдүүд та нар маань ч гэсэн хашаанда болон цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжид мод тарьж ургуулаарай. Одоо харин мод тарих талаар зааж өгье. Модыг хавар 4-р сарын 15-наас 5-р сарын 25 хүртэл, намар 10-р сарын 1-ээс 11-р сар хүйтэр хүртэл хугацаанд суулгана. Модоо тарих үед үндсийг хатаахгүй байх нь чухал. Мод тарих нүхийг бэлдэхдээ 40 см-ийн өргөнтэй, 50-60 см гүнтэй байхаар ухна. Модны нүхийг гүн ухах нь модны үндсийг нугалахгүй байхаас гадна хангалттай хэмжээний усыг тогтоон барих тоогоог гаргах сайн талтай. Тарих модоо нүхэнд суулгахдаа үндэсний хүзүүг газрын түвшнөөс 5-10 см-ээс ихгүй доор суулгаж, нүхэнд шороог бага хийж, үндэсний хүзүү хүртэл дүүргэн нэгтруулсны дараа хантал услана. Модыг суулгах үедээ хөрсийг хантал услахад үндс нь чийгтэй, хөрсөнд наалдаж, цаашид эрчимтэй ургах нөхцөл бүрддэг. Модыг суулгахдаа мод услах тоогоог заавал гаргаж өгнө. Энэнд хөрсөнд чийг хоригдлуулах, модыг хангалттай чигээр хангаж байх нөхцөлийг бүрдүүлдэг. Тогоо нь газрын гадаргуугаас 5-10 см-ийн дор, ойролцоогоор 40-өөс 50 литр ус багтахаар байна. Хурд тундас орсон үед хангалттай хэмжээний ус хоримтлагдаж, чийг хангалтгүй болсон үед энэ ус нь зарцуулагддаг юм а. Модоо суулгасны дараа хөрсийг сайн нэгтрүүлэн гიშгэж, гол ишнээс хөнгөхөөн татхад хөдөлгөөнгүй байх ёстой. Ингэснээр хөрсөнд агаар орохгүй зэрэгцээ, хөрсний чийг алдагдахгүй, цаашид мод амьдрах чадвартай болдог. Суулгасан модоо услахдаа эхний сард 3-аас 5 хоногт 1 удаа, дараагийн саруудад 5-аас 7 хоногт 1 удаа 40-өөс 50 литр усаар услана. Ингэж услах хугацааг аажмаар уртасгаж, байгальд дасгана. Анхаарах зүйлс. Тарих модоо хэд олноор зөөвөрлөх нь үндэс хатах, модны мөчир хугарах, холтос гэмтэх зэрэг аюултай. Энэ нь цаашид мод өвчлөх, төрөл бүрийн хортонд нэрвэгдэх, доройтох үндэс болдог. Суулгаж байгаа модныхаа үндсийг нугалахгүй байх тал дээр анхаарах нь маш чухал. Хэрэв үндэс нугаларсан тохиолдолд мод зөв хөгжиж, хөрснөөс шимт хижээл авч чадахгүй болсноор тодорхой хугацааны дараа шаралж, аажмаар үхэх шалтгаан болдог. Мод суулгах тоогоог эхний жилүүдэд тогтмол цэвэрлэж, орчин тойрны зэрлэг ургамлыг устган сэргэж үрж байх хэрэгтэй. За найзуудаа, би та нарт ой модны тухай өөрийн мэддэг зүйлсээ хуваалцлаа. Сонирхолтой хэрэгтэй мэдээлэлсэн гэдэгт итгэлтэй байна. Харин та нар багш болон гэр бүлийнхэнтэйгээ энэ талаар ярилцаж, байгаль дэлхийдээ өөрийн хувь нэмрээ оруулж, заавал мод тарьж ургуулаарай. Та нартай ярилцах сайхан байлаа. Баярлалаа. Баяртай найзуудаа.